За сайн байцгаана уу хүмүүстээ. Багш нь ээлжид шатрын хичээлээр зааж өгье. За бүгдээр хараараа хүмүүстээ. Харын ноён хоёр тэмээтэй хоёр хүүтэй таван баттай байна. Хоёр тэмээ хоёр хүү. Цагааны ноён ганцхан тэмээтэй дөрвөн хүүтэй байна. За сайн бол аль нь очиж болох вэ? Энэ олон хүмүүд яваад бисрал цагаан хаан хожиж болохоор гэвч харын хүү хоёр тэмээтэй мөртлөөс харны хожиж байгаа тухай нэг нүдлийн мадыг үзүүлээ багш. За хацгаа. Энэ ямар бүрэн дээр байна? Тэмээ цагааны тэмээ Агийн нэг дээр байна. Агийн нэг дээр байгаа цагааны тэмээ Эгийн 6 дээр байгаа хар тэмээг очиж идлээ. Хар тэмээг очиж идээд за ноёныг юм итгэлээ тэмээ ба ноёныг итгэл догт цагаан тэмээ харын ноёныг дулсан. Ноён хайцгүй. Энэ л аа. Яа гэж. Тэмээний хөл болгочихсон. Өшөө энэ хоёрт нь өөрөөр нь бодгоо учраас хөдөлгөөнгүй болчих. Энийг юу гэдэг вэ? Мат. За тэгвэл энэ нэг нүдлийг мат болсон байна. За багш нь дараагийн бодлого хүмүүстээ танилцуулъя. За бас нэг нүдлийн мат. Яагаад нэг нүдлийн мат гэдэг байгаа юм гэхээр та нөхөд нэг нүдлийн матыг цааш нь задруулаад ингээд мат болсон чинь дараа нь ингэж нүгэл яах вэ? Өшөө нүдлийн үл энэ яах вэ? Өөр нүдлийн нөгөө тал нь энийг суулгаж болохгүй холжих нү гэдгийг маш сайн өөрснөө бодоорой. Өөрснөө сайн сэтгэгээд ургуулад нүгээд үзээрэй хүүхдүүд. Тэгэж багшин заагаад байгаа шүү. За одоо дараа нь. За харъя бүгдээ. Цагааны талын ноёнтой юм байна. Нэг тэмээтэй байна, хоёр хүүтэй. Харын тал ноёнтой шив бисээ. Нэг харахгүй. Аль нь очно гэж бодчих. Магадгүй бистэй хожих байх гэж бодож байгаа тийм ээ. Айл бистэй айл заавал хождог. За тэгвэл энэ нүдэлтэй бистэйч мөртлөө зөв нүгэл бистэй айлыг очиж болдог юм аа гэдгийг үзүүлэх гэж байна шнэ. За юу нүг хэрэгтэй болох нь? Харын ноёныг хожихын тулд энэ хүмүүж болж юм болохгүй. Ноён дэглээс энэ хүмүүж болж юм болохгүй хүү гэж. Энэ ноён ч болно хашааш нүдэл. Гэхдээ энэ ноёныг хожно уу? Хожихгүй байна. Тэгвэл юу үлдэж байна? Тэмээ үлдэж байна. Аашин 6 дээр байгаа тэмээг Эгийн 8 дээр аваач тавиад. Харын ноёныг яаж юм? Дог. Тэмээгээр юу гэдгүүлээ? Дог гэлээ. За одоо энэ ноён хайж харын бүгдээрээ. Энд дээр орох уу? Орохгүй яагаад? Тэмээний хөл байж. Ийшээ ноёны нүд байна, ноёны нүд. Энэ талд болох нь хүний нүд байна. Энэ бас хүний нүд. Тэгэхээр энэ ноён яасан бэ? Матанд орчихжээ. За тэгвэл бистэй айлыг сайн зөв нүгэл тэмээтэй ч байсан хождгийн нэг жишээ байна. За энийг тэгээ зөвхөн цааш нь задруулаад бодоод өшөө юу нэг нь өшөө яавал хожих нь гэдгийг бүгдээр өөрснөө бодож үзээрэй бүгдүүд. За дараагийн бодлого үзүүлэх байна. За бүгдээр хараарай юу байна энд. Харын ноён, харын тэрэг, харын хоёр хүү байна. Хоёр хүү яваад гаруул юу болох вэ? Нөгөө талд очиод бирис, тэмээ, морь, тэрэгний аль нэг нь гардаг. За тэгвэл энэ хоёр хүү дөнгөж байран дээрээ байна. Ийшээ гарах болоогүй. За цагаан болгоомжид хүү алга нэг морьтой нэг тэмээтэй бий. Морь тэмээ штэ. Одоо яаж нэг нүгэд мад болох нь? За бүгдээрээ сайхан энийг дуурлаад өөрөөр нэг сайн нүрээ. Тэмээгээр ингэж айлыг мадлах болох нь уу? Болохгүй. Яагаад гэвэл харын тэмээ харын ноён цагааны хөл дээр байгаа учраас тэмээ мадлах юм. Тэгвэл юу нүгэстэй юм бэ? Морь нүүж мадлах. За морь нүүгээд Эгийн 7 дээр байсан морь Аашин 6 дээр очлоо. Шак. Аашин ноён морь юу гэдэг вэ? Шак гэж юм байна. За ингээд айлын ноёныг шалчлаа. Ноён хайцгүй. Энд дээр арахгүй. Энэ морийг байгаа учраас авахгүй. Энд дээр арахгүй. Тэмээний хөл байгаа учраас авчих. Тэгэхээр энэ ноён яасан бэ? Суужээ. За энэ нэг нүдлийн мат.
За хүүхдүүдээ хичээл анхаарсан баярлалаа.